Та бүхний орон амгалан айлтгая. Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн эхний хэсэгт үзүүлэх мэдээллийн товчийг та бүхэнд танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн ажлын үеэр манай улсын 100 оюутан тус улсад суралцах мөн Йо комбинатыг шинжлэхээр шийдлээ. Төв болон баруун зүг нутгаар өчигдөр болон өнгөрсөн шөнө хүчтэй шуурч салхины хурд 18 м/сек хүрсэн гамшигын хэмжээнд тооцох байгаль цагуурын үзүүлэлт гэж мэдгэлээ. Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэхэд 30 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хотын удирдлагууд нийслэл хотыг хөгжүүлэх ямар шийдэл олсныг өнөөдрийн сэдвээр ярилцсан. Зүүн зүгийн Сүхбаатар Дорнод аймагт ой хээрийн төмөр гамшигын хэмжээнд хүрч бүр суурин газруудад дөхөж ирээд байна. Төв аймагт орсон их цасны улмаас ууж алгатай газраа цасны зузаан 3 м төрч 30-аад мянган толгоймол осгож зүй усаар хоригдож байна. Лав гарагийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр манай улсын Европын холбоотой гол түн шорон Унгар улсын төрийн тэргүүний манай улсад хийж байгаа ажлын тухай багц мэдээлэлээр эхэлж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Захагийн элбэг дөржин урилгаар Унгар улсын ерөнхийлөгч Януш Адер гэргийн хамт манай улсад ажил хийж байна. Монгол Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоогод 65 жилийн хугацаа өнгөрч байна. Унгарын талаас ерөнхийлөгчийн хэмжээний ажлыг 21 жилийн өмнө манай улс хүлээн авч байжээ. Өнөөгөө хүнд зочныг Чингисийн талбайд угтаж дараа нь талууд хэлэлцээ хийж хөдөө аж ахуй мөн боловсрол эдийн засгийн хамтын ажиллагааны шин төлөвөө тодорхойллоо. Монгол-Унгар хоёр улс эртний уламжлалт харилцаатай мянган жилийн түүхийг Монгол-Унгарын ард түмэн уламжилж ирсэн. Харин дараа нь Улаанбаатарын оюутлын үйлдвэр биокомбинат, олон улсын геологийн экспедиц, тархины мах комбинат гэд манай аж ахуйн олон чухал объектыг барьж байгуулахад Унгарын ард иргэд гар бие оролцож байжээ. Уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх төрийн тэргүүний төвшний аль биесны айлчлал өнөөдөр энхүү эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгч элбэг дурж өнгөрсөн оны 10 дугаар сард Унгар улсад айлчилсан. 10 дугаар сард Унгарт яригдсан ажлууд Улаанбаатарт өнөөдөр бодит үрдэнд хүрнэ гэсэн хүлээлт байсан юм а. Хүндэт зочноо өгтөж авсны дараа төрийн ордонд талууд хэлэлцээ хийлээ. Унгарын ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд Монгол улсын боловсрол соёл шинжилх ухааны яам, Унгар улсын боловсон хүчний яам хооронд боловсрол соёл шинжилх ухааны салбарт 2015-аас 17 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурсан юм а. Ингэснээр өмнө нь Унгар улсад жилд 15 оюутан тэтгэлгээр суралцдаг байсан бол одоо нэг жилд 100 оюутан боловсрол эзэмшгээр болж байна. За дараагийн анхаарал татсан асуудал бол биокомбинатын үйлдвэрийг цогцоор нь сэргээхэд, эдийн засгийн судалгаа хийхэд Унгарын тал хөнгөлөлттэй зээл үзүүлж хамтран ажиллана гэдгээ мэдгдлээ. Биокомбинат бол манай хөдөө аж ахуйн салбар дахь томоохон үйлдвэр. Монгол улсын мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх, цаашид малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд биокомбинатын үйлдвэрийг чадваржуулах зайлшгүй шаардлага байна гэж үздэг. Ингэж чадах юм бол Унгар улстай, Монгол улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Азийн болон Европын зах зээлд бид Унгар улстай хамтарч гарах юм боломж бүрдэх юм аа. Энэ барилга хот байгуулалтын чиглэл барилгын маш их тийм одоо ашигтай тэгээд хямд үнэтэй ийм материалууд, хай-тек материалууд Унгарт хийсэн байдаг. Энэ дээр хамтарч ажиллаж бол Унгарын аж ахуйн нэгжүүдийг, үйлдвэрүүдийг Монголд ирээд хамтарсан, энэ чиглэлүүдээр хамтарсан үйлдвэрлэл, хамтарсан бизнес Монголд хий. Тэгээ Монголын зах зээл дээрээс Европ юм уу Азийн зах зээл рүү хамтарч гарьяа л гэж ийм одоо байдлаар л бид энэ бол маш ажил хэрэгт санал. Бид хамтран ажиллах олон боломж байна. Монголоос Унгарт оюутан сургах, засан газрын тэтгэлгийн тухайд одоогоос эхлэн жилд 100 оюутан хүлээн авч суралцуулна. Унгарын аль их сургуульд ямар мэргэжлэр сургахыг Монголын тал өөрсдөө шийднэ. Хоёрдугаарт энэ оны 5 дугаар сард Унгар улс Монголд элчин сайдын яамаа дахин нээхээр болж байна. Энэ нь цаг үеийн улсын шийдвэр болсон. 2006 онд Унгар улс элчин сайдын яамаа хаасан буруу алхам байсан гэж бодож байна. Шинэ элчин сайд ирээд өнөөдөр ярилцсан хөдөө аж ахуй, улс боловсролын салбарын асуудлуудыг амьдралд хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах болно. За Унгарын усны мэргэжилтэнгүүд 1950-аад оноос эхлээд Монголд ирж ажиллаж байжээ. Тэдний гүйцэтгсэн ажилд монголчууд сэтгэл ханамжтай байдгаа гэдгийг талууд айлчлалын хэлэлцээрийн үеэр онцолсон байна. Тийм учраас урьд өмнөх туршлагадаа үндэслэн усны аж ахуйн салбарт цаашид ямар хэлбэрээр яаж хамтран ажиллах талаараа мөн ярилцжээ. За Унгар улс Европын холбооны гишүүн орон 2020 он гэхэд хөгжлийн хувьд Европын өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж очиж ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэдэг зорилт тавьсан. Бусад орнууд Монголтой ашигт
шалтмал уулуурхайн салбарт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлдэг бол харин Унгар улс манайхыг органик бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн салбар нь хамтран ажиллах боломжтой улс гэж хардаг байна. 2014 онд манай хоёр улсын худалдааны эргэлт 11 сая $1 байсан. За бүтцийн хувьд импорт давамгаалсан худалдааны эргэлттэй. Тийм учраас цаашид хамтран ажиллах гол чиглэл бол Унгар Монголын хамтарсан үйлдвэрийг Монголд байгуулж Европ руу экспорт хийх асар их боломж байгаа гэдгийг онцолсон байна. Манай улсад аль биесийн ажил хийж байгаа Унгар улсын ерөнхийлөгч Януш Адерт Монгол улсын их хурлын даргын хөлд болон ерөнхий сайд сайхан бэлгэнаар бараалхлаа. Өнөөдөр хийсэн хэлбцээний дагуу олон ажил хийгдэх бөгөөд үүнийг Монгол улсын их хурл дэмжин ажил нагдад найдаж байгаагаа илэрхийллээ. Монгол улсын их хурлын даргын хөлд Унгар улсын ерөнхийлөгч Януш Адертэй уулзаж байгаадан баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээхэр болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Монгол улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын хурлыг 2015 оны 9-р сард Улаанбаатар хотно зохион байгуулахаар төлөөлөж байгааг дурдж, Унгарын талаас өндөр хэмжээний төлөөлөгчдөн оролцуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх ажлын хүрээнд Унгар улсын парламент дахь Унгар Монголын парламентын бүлгийн дарга Ласло Харватергүүтэй төлөөлөгчдийг энэ оны 6 дугаар сарын 2 дугаар хагаст хүлээн авахд бэлэн байгааг мэдгдсэн юм. Улсын хурлын дарга Унгарын тал Монгол улс Европын холбооны хооронд 2013 онд байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг сойрхон баталсанд талархал илэрхийлээд хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр урсгалтай болгоход анхаарч Унгар улсын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөржин урилгаар Монгол улсад албан ёсны ажил хийж байгаа Унгар улсын ерөнхийлөгч Януш Адерт ерөнхий сайд сайхан бэлэг бараалхлаа. Уулзалтын эхэнд ерөнхийлөгч Януш Адер Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэгтээ уулзаж байгаадан баяртай байна гэд Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж санал солилцсноо хэллээ. Монгол улсын хүн амын усны хангамж, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн усны хэрэгцээ хангах, усны нөөц тогтоох, цэвэршүүлэх, дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг ерөнхийлөгч Януш Адер тодтогсон байна. Ерөнхий сайд сайхан бэлэг хоёр орны ерөнхийлөгчтэй ярилцаж тохирсон ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд хоёр орны хооронд худалдааны эргэлт өсөж байгаа хэдий ч бараа бүтээгдэхүүний тооны хувьд цөөн байгаа. Европын холбооны гишүүн орнуудад Монголын 7,000 гаруй бараа бүтээгдэхүүн нэн таатай нөхцөлөөр гарах боломжтой. Энэ боломжийг ашиглан Монголын арьс шир, ноос ноолорон бүтээгдэхүүнийг Унгарын зах зээлд гаргаж худалдааны тэнцлийн хоёр урсгалыг хангах сонирхолтой байна гэдгийг хэлсэн байна. Цагаан хүрд мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэг улсын хурлд хамгийн их анхаарал татаад байгаа цаг агаарын байлтай холбоотой мэдээлэлээр үргэлжилж байна. За өчигдөрөөс эхлэн манай улсын баруун болон төвийн нутгаар 28 м/сек хүчтэй шуурга шуурсан. За онцгой байдлын албанаас бидэнд өгсөн мэдээлэлээр 18 м/сек-ээс дээш хурдтай салхивал байгалийн аюулт үзэгдэл тооцогддог. Энэ салхи өнөөдөр ч зарим газараар үргэлжилж байна. За үүнээс гадна зүүн аймагтун нутагт тасж байгаа түүмэрт хүчтэй салхи шуурга улам дэмжлэг болж нөхцөл байдлыг улам дордуулж байгаа тухай онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өчигдөр Говь Алтай аймгийн Бугат, Баянгар аймгийн Шинжилт багуудаас салхины урт 28 м/сек хүрсэн гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар зүүн болон Говь аймагуудын нутгаар ахин хүчтэй шуурга шуурах төлөвтэй байна. 24 м/сек хүртэл шуурна гэсэн мэдээлэл бол цаг уурын байгууллага өгсөн байгаа. За аймаг одоо энэ онцгой ерөнхий газраас бол аймаг орон нутгийн хэмжээнд бас сэрэмжлэх ажлыг явуулахыг зохион байгуулалт ажиллаж байна. За яг өнөөдрийн байдлаар бол урд шөнийн одоо нөхцөл байдалтай холбогдуулаад ямар нэгэн одоо эрсдэл гарсан тохиолдол алга байна. За гэхдээ бас 17-ны хүртэл бол энэ үе үеэдээ салхи шуурхтай байх учраас нийт ард иргэдэд анхааруулахад ялангуяа жолоорч иргэд манаас энэ тасан шуурхтай үеэр болж игэл замд гарахгүй байх. За ялангуяа бага насны хүүхэд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас тавих анхаарлаа дээшлүүлэх малаа одоо холын бэлчээрт одоо хариулах байхыг бол онцгой анхааруулж байна. 18 м/сек-ээс дээш хурдтай салхи бол байгалийн аюулт үзэгдэл тооцогддог. 24-өөс 28 гэдэг бол нэлээд их хүчтэй гэсэн үг ээ. Яг ийм хэмжээний хүчтэй шуурга 2008 онд болж байсан. Энэ үеэр 54 хүн амнасаа алдаж байсан гашуун сургамж байдаг юм а. Зөвхөн шуургач биш төмрийн аюул бас зүүн аймагуудад нүүрлээд байна. Хүчтэй салхи нь галыг улам мөдөөж унтраахад хүндрэлтэй болгож байгаа тухай онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ хавар зүүн аймагуудад 35 төмөр гарсан байна. Дорнод, Хинти, Сүхбаатар аймагуудад хувь ажилтны зэрэг 90 гаруй хувьтай байгаа юм байна. Даваа гарагт Хинти аймгийн Баян сумаас эхэлж гарсан төмөр одоогийн байдлаар 3 сумын нутгийг дамнан асж байна гэсэн мэдээллийг онцгой байдлын ерөнхий газраас өглөө. Салхины эрч тэрэн дээр салхины чиглэл хоёр өөрчлөлтөнд холбогдоод
энэ хинтийн баян овоос гасан төмөр төмөн цогцом руу шилжээд ингээд төмөн цогтын унтрааж исэн төмөр урдаасаа салхины чиг өөрчлөгдөж хойноосоо салхилаад ингээд төмөн цогц сумынхаа төв рүү бараг километр ортож ирсэн ийм мэдээлэлтэй байна. Төмөртэй холбоотой мэдээллийг бид орон нутаг дахь мэдээллийн сүлжээг ашиглан хүлээн авлаа. Дорнод аймаг дахь манай сурвалжлагч Жотхон Баавуугийн мэдээлснээр Уржигдраас Тус аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт Петрочайна Дачин тамцаг компани 19-р талбайг чиглэсэн төмөр ассан байна. Уг төмрийг унтраахаар онцгой байдлын хилтэс хилийн тэг 198 дугаар анги иргэд болон Дачин тамцаг компани хамтарсан бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Петрочайна Дачин тамцаг компани 19-р талбайгаас 8 км-ийн зайд гарсан ой хойрын төмөр урагшаага тэлж явсаар халахгүй суммаас урагшаага 80 км газарт одоо гарч байна. За хамгийн сүүлийн үеийн авсан мэдээгээр 17 цагт авсан мэдээгээр болвол халахгүй тасж байгаа төмөр маань бүрэн унтраагүй байна. За хэдийгээр зүүн зүгийн нутгуудаар нойтон цас хурд үндэс орж байгаа боловч халахгүй сумын нутагт бол багахан хэмжээгээр орж байна. Үүсэт байгаа нөхцөл байдал дүгнэлт хийж Монгол Улсын шадар сайд онцгой байдлын ерөнхий газар чиглэл өгсөн байна. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Түмэн цогц суманд онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ төмрийн голомтыг дарсан гэсэн мэдээллийг албаныхаа өгч байсан юм а. За энэ сарын 4-5-ны өдрүүдэд орсон их цас цасан шуурга улмаас Төв аймгийн 8 суманд нөхцөл байдал хүндэрсэн байна. Цас хунгарласан газартаа 2-3 метрт хүрч мал хотоороо цасан дарагдаж урдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 28,000 гаруй толгой мал зөө бусаар хорогдоод байна. Их цасанд дарагдсан малыг ухаж гаргах ажил үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар яг хичнээн тонны мал хорогдсон тухай нэгдсэн мэдээлэл гараагүй. За биднийг Төв аймгийн засаг даргатай уулзах үеэр нийт 15,000 толгой мал хорогдсон тухай мэдээлж байсан бол үдээс хойш аймгийн онцгой байдлын дарга ахин нэмэгдэж ирсэн мэдээллийг нэгтгэхэд хорогдсон малын тоныг дахин нэмэгдсэн болохыг мэдээлсэн юм а. За биднээс даалгавар Эрдэнэ сумын тухайд бол малын хорогдлыг бол гарах боломжгүй байна. Ягаад гэвэл одоо засны байдал тэнд бол тал газар 50 сая одоо жалгуундаа бол 3 метр хөө тиймгүй хонголсон байдал үүссэн. Тэнд одоо хэдэн бод мал тодорхойлох боломжгүй байна. Энэ сарын ихээр болсон цасан шуурга улмаас Төв аймгийн 8 суманд 13 иргэн малтайгаа уруудаж төрсөн байна. 3 айл гэр хоронгоо болсон. За яг шуурганы улмаас бол 1 хүн амнасаа алдсан байгаа. Осголтын байдал 72 настай Эрдэнэ сумын иргэн амнасаа алдсан. За ер нь бол одоо бид бол шаардлагатай бүхий л арга хэмжээ авч одоо яаралтай удирдлагаар хангаж ажилласан байгаа. Ихэвчлэн хаваржаанда буусан айлуудын мал олноороо хорогдсон. Зам даваа мөн л цасанд боогдож хаагдсан учраас малчны хотод хүрч тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байсан тухай аймгийн онцгой байдлынхан хэллээ. Нийслэлийн ирээдүйн төлөвлөгөө хотын дарга хувийн хэвшлийнхэн танилцуулж хамтдаа хөгжиж ашигтай ажиллах ямар гарц байгаа талаар хэлжлээ. Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулахдаа 25-аас 30 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцоолж байна. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хийнэ гэдгийг хотын удирдлага онцолж байна. Нийслэлийн жилийн төсөв 560 гаруй тэрбум төгрөг, үүний 280 гаруй нь бүтээн байгуулалтанд зарцуулагдахаар болжээ. Гэтэл Улаанбаатар хот зам дэд бүтцээ 2 дахин өргөдөх шаардлагатай. Мөн гэр оролд амьдарч байгаа 300 мянга орчим айлыг орон сууцжуулах хэрэгтэй байна. Хот төлөвлөлт дэд бүтцийн энэ тэлэлтийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй учраас хувийн хэвшлийнхнийг хотын дарга урьж хамтарч ажиллахыг санал болголоо. Хот байгуулалтын төлөвлөлтийн асуудлыг социалист зөвлөлт маягаар хийж ирж байгаа юм. Одоо ийм ерөнхий төлөвлөгөөний газар гэдэг ийм газар гараад ингээд ямар байшин, хаана, яаж барих уу гэдгийг одоо тогтоод зааварлсан шинжтэйгээр ирж байгаа юм. Тэгээд энэ хөрөнгө оруулагчдын сонирхол манай хот байгуулалтын захиргааны сонирхол хоёр хоорондоо зөрөлддөг. Хот төлөлтийг төсвийн байгууллагууд хийдгүй. Хувийн хэвшлийнхэн л өөрт ашигтай байдлаар шийдээд явдаг. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Бээжин, Сөүлийн төвд өндөр зэрэглэлийн зочид буудлууд баригдаж, түүнийг дагаад үйлчлэгээний төвд хөгжсөн байдаг. 2030 он гэхэд эдгээр хотын зэрэгэлд хүрэхийг бид зорж байгаа. Батуул даргын хувьд бол энэ нээлттэй орчин бий болгосноор энэ маш олон компаниуд сонирхож орж байна. Тэгээ нээлт болгоно гэдэг чинь буцаагаад энэ хөрөнгө оруулалт энэ Улаанбаатарт бий болох бүтээн байгуулалтан дээр энэ компаниуд өрсөлдөж
өрсөлдөж чадгарсан нь бол энэ бүтээн байгуулалтанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх болов гэж найдаж байна л да. Бид нарт хувийн хвшилтэд санал болгох бол маш олон төрлийн ажлууд байгаа. Одоо чинь авч зогсоолын асуудлууд байна тийм ээ. Манай хол одоо хотын төвийн дүүрэг зогсоолын асуудал бол маш хүндрэлтэй байдаг. Энийг шийдэх боломжтой одоо бид нар хэрвээ саналын тавиа техник технологийн шийдлэн гаргаад ирэх юм бол бид нар энэний газрын асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх бол боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл 3-4 дахь орч юм уу ямар нэгэн байдлаар одоо сүүлийн орчин үеийн технологи бүхий энэ авч зогсоолыг бид нар хотын төвд байгуулах бол хүсэл бол маш их байгаа даа. Хувийн хвшлийг эхлээд богино хугацаанд ашиг олох боломжтой томоохон төслүүдэд урагшлуулахыг хүсэж байна. Жишээ нь Хүүдлуудад баригдаж байгаа Монгол наадам зохицолбор бүрэн ашиглалтанд ороход 10 орчим хувийн компани байнгын ажилтай орлоготой болно гэсэн тооцоо байна. Тухайлбал тус зохицолборт олон улсын жишгт нийцсэн цаны бааз байгуулах саналтай олон компани байна. Үүнийг дагсан олон үйлчлэгээний төвч баригдана. Харин үүнд хотын удирдлагуудын зөв менежмент бодлого хэрэгтэй байгааг хувийн хвшлийнхэн хэлж байлаа. Сая тавхан Улаанбаатарын хөрөнгө оруулалт 2015 чуулга уулзалтаас бэлтгэсэн сурвалжлагыг үзлээ. Яг энэ сэдвийн хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх шийдэл гэдэг сэдвээр бид нийслэлийн засаг дарга орлогч Очир Баттай студид ярилцаж байна. Танд орой минь төргий. Та сая яг чуулга уулзалтаас ирлээ. Тэгэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд 142 төсөлтөөр хувийн хвшлийнхний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэлээ. Тухайлбал яг ямар салбарууд дээр вэ? Тэгэхээр бид нар бол энэ 142 төслийг зураг төслийн боловсруулад техник эдийн засгийн үндэслэл хийх ийм ажлуудыг өнгөрсөн жил хийсэн. Энэ дээр 20 гаруй тэрбум төгрөгийг хотын төсвөөс зарцуулсан байна. Энэ төслүүд өнөөдөр хувийн хвшлийнхэндээ танилцууллаа. Тухайлбал одоо хот байгуулалт, эд үтс, барилгын чиглэлийн төслүүд бол ойлгомжтой хувийн хвшлүүд өнөөдөр аваад бол баяртаа оруулж авчих шиг байна. Дээр нь бол бид нар энэ Нарсаг Улаанбаатар гээд Монгол зочлон 5 сая жуулчин хүлээж авах нэгэд бид нар ч маш том зорилт тавьсан байна. Үүний хүрээнд жишээлбэл 99 зуулчинд юу үзүүлэх гээд хаана хүлээж авах гээд. Тэгвэл тэр Монгол наадам зохицолбороо танилцууллаа. Тэр амтны хүрээлэн парк гээд ийм том зохицлоор төслүүд. Эсвэл амтны хүрээлэн тэр зоопаркийн төсөл ихтэл ирээд гад хэрэгжүүлэх ийм төслүүд гэж. Дандаа ийм одоо тээзүүн хийгдсэн, зураг төсөл хийгдсэн ийм төслүүдээ хоёрын хвшлийнхэндээ танилцуулсан байна. Тэр аж ахуйн нэгжүүдтэй хамтраад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь ямар давуу талтай гэдэг юм бэ? Тэгэхээр мэдээж энийх ажлыг бид нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг улсын их хурлаар батлуулж 25.4 их 80 төгрөгийн урьдчилсан тооцоог манай мэрэгчлэнүүд хийсэн байсан. Үүнийг бол JICA байгууллагын мэрэгчлэнүүдэд нягтлаад одоо 30 гаруй их 80 төгрөг хэрэгтэй байна гэсэн урьдчилсан тооцоо гарч байна л да. Тэгэхээр энэ бол бизнесийнхэндээ бид нар одоо бизнесийн маш их том тааламжтай талбар нээж өгч байна гэсэн үг. Нөгөө талаар ямар давуу тал гэхээр бид нар энэ одоо 3-4 дугаар хороолол шиг ийм том хорооллыг бид нар ямар хугацаанд хийж байлаа. Тэгвэл энийх өөрчлөлтийг тэр 50-60 жилийн хийж исэн бүтээн байгуулалтын ажлыг манай хувийн хвшлийнхэн энэ жил 10-аад жилд л хийж шít Улаанбаатарын өнгөтөрхийг. Тэгэхээр ийм л давуу талыг л бид бий болгох гэж байна. 30 их 80 төгрөг гэдэг бол маш их мөнгө л дөө. Манай улсын нэг жилийн төсөв ч одоо 7 их 80 төгрөг байна шүү. Тэр ийм хөрөнгө оруулалт хийгдсэний дараа 10 жилийн дараа Улаанбаатар хот яаж өөрчлөгдөх вэ? Тэгэхээр бол энэ 10 жилийн дотор гэж ойлгож болохгүй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх 1-р вишэд 21 он. Тэгээд тодорхой үстэн тодтоход явдаг. Ийм энэ бол урьдчилсан ийм одоо хөрөнгө оруулалтын тооцоо гэдгийг хэлэх байна. Тэгээд энийг бол тухайн үед нь тодорхой хугацаанд тодтоход яваад байдаг. Ийм учиртай. Хувийн хвшлийнхэнд нэг байдаг хүндрэлтэй асуудал манай засаг төрчнөө сонгуулийн 4 жилээр ажилдаг, бодлогын залгамж чанар хадгалагдаж чаддгүй, өмнө хийсэн юмаа дараа нь гарч ирээд үүсгдэг. Тэр тэднэрт энэ их мөнгө гаргасныхын төлөө баталгаатай шүү. Таны ажил дараагийн 4 жил ч гэсэн үргэлжлэнэ гэдгийг тэр баталгааг нь яаж олгож өгөх вэ? Тэгэхээр өнөөдөр форумд оролцогчид өдөөс хойш салбар хуралдаанд дээр маш идэвхтэй оролцож энэ сэдвийг хөндөж байна. Доктортой байдал биднэрт нэн чухал байна. Биднэрт одоо хөрөнгийн баталгаа. Үүнийг бол биднэрт одоо хөрөнгөөрөө баталгаа гаргаад энэ тодорхой хугацаанд уламжлаад явж идэг ийм нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ямар бодлого барих ёстой юунийг одоо бүх талаас төрийн бас байгууллагууд, хувийн хвшлэн, төрийнхэн юунийг шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг дээр нэлээд анхаарлаа хандуулж байна. Одоо өнөөдөр жишээлбэл хөрөнгө оруулалтын асуудалд ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хилцэгдээд явж исэн хөрөнгө оруулалтын асуудал засгийн газар солигдсоноор жишээлбэл хугацаа сунгагдах байдалтай байна гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол хувийн хвшлийнхэн нэлээд
анхаарлаа хандуулж байсан байна. Дэлхийн томоохон хотуудын хөгжиж ирсэн бас нэг гол одоо арга туршлага бол гадны хөрөнгө оруулалтыг төлхөө татах байдаг л да. Өнөөдөр форумын дараа гадныхан бас манад хөрөнгө оруулалт сонирхолтой байгаа гэдгийг бол маш их илэрхийлж ирсэн. Тухайлбал тэгэхээр олон улсын маш их байгууллагууд оролцсон хувийн төвчлийнхэн бол манад Монгол оронд хөрөнгө оруулдаг олон улсын байгууллагууд оролцлоо. Түүний дотроос өнөөдөр Германы M&B гэдэг байгууллага тодорхой төсөл дээр хамтран ажиллах бодлогоо тодорхойлоод шууд гар үсэг зурсан байна. Энэ дээр бол тодорхой одоо годомж талбайг сонгож аваад энэ дээр хөрөнгө оруулаад ингээд хүлээлгэж өгье гэдэг ингээд явсан. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн аудитын том байгууллага Default гэдэг тэр байгууллагатай манад зөвлөх үйлчилгээ бүтээлээр үзүүлэх гэдэг тэр гар үсэг зурлаа. Хоёрын хвшлүүд маань тодорхой одоо төслүүдээ сонгож судалгаа хийгээд хариу өгье гэдэг тэр ингээд явсан. Ингээд энэ салбар уралдаануудынхаа дүн нэгтгээд бид нар одоохон удирдлагын төвшин зөвлөлөөр ярьж хэрэгжүүлэх юм ажил руугаа шууд орох юм ажил үлдэж байгаа шүү. Сүүлийн форум зөвлөгөө маш их зохион байгуулагддаг болж тэг үр дүн нь болохоор нэг жоохон тэгэл тэгсийг л өнгөрдөлдөө. Тэгэхээр Улаанбаатар хотод хөрөнгө оруулах одоогийн байгаа удирдлагуудад итгэлцэл ямар байна вэ? Өнөөдөр бол Улаанбаатар хотод хөрөнгө оруулах гэсэн итгэлцэл үнэхээр өндөр байна гэдэг нь өнөөдөр харагдаж байгаа. Өнөөдөр салбар уралдаануудад бол суудлал нь дүүрээд ардталд нь хувийн хвшлийн жагс зогсоо тэр оролцож санал бодлоо илэрхийлж байна. Ер нь бол энэ ажлыг хийгээд тодорхой үр дүнд хүрч болох асуудлыг бол өмнө жилүүд бас хийж ирсэн шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод бол хөрөнгө оруулаад хотынхантайгаа хамтраад ажиллаад бид нар амжилтанд хүрэх юм байна. Өшөө биднэрт боломж байна. Энэ боломжийг та нар илүү ашиглаач гэж хоёрын хвшлийнхэн бид нэг уриалж байна. За баярлалаа танд. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх шийдэл гэдэг сэдвийн хүрээнд нийслэлийн засаг дарга орлогч Очир Оттой ярилцлаа. Бүгд найрамд хятад ард улсын чанарын хянар шалгалт хорой цээрийн ерөнхий газрын бүртгэл гэрчлэгээжүүлэлтийн газраас Монголын зарим махны үйлдвэрүүдэд экспортлох зөвшөөрөл олгожээ. Үүнд дулаан аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хоньны махан бүтээгдэхүүнийг бүгд найрамд хятад ард улсад экспортлохыг мөн үхэр хоньны махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг 4 компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулаан аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий дээр хангах юм байна. Үүнээс гадна адууны махан хөлдөөсөн бууз банш хятад руу экспортлох зөвшөөрөлтэй болсон байна. Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд манай 2 компани хятад руу адууны хөлдөө гулууз махыг экспортлох зөвшөөрлийг тус авсан байна. Олон улсад хамгийн эрсдэлтэй хэмээн хэрэглэхээс айлуулах татгалздаг эхийн сүг орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ манай улсад огцом нэмэгдэж байна. 2012 онд манайх гаднаас 26,000 тонн эхийн сүг орлуулагч бүтээгдэхүүнийг худалдаж авсан бол одоо 240,000 тонн болж өсөж байна. Энэ бүтээгдэхүүнийг бусад улс оронд ийм өргөн хүрээнд хэрэглэхийг хориглодог байна. Ирэх 9 дугаар сарын 1-ээс эхлэн улс даяар сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр хэрэгжинэ. Сонгон хайрхан дүүргийн цэцэрлэгүүд энэ хөтөлбөрт бэлтгэж эхэлсэн. Тус хөтөлбөр нь багш нарын ур чадварыг сайжруулах, мөн сургуулийн арга барилыг хүүхэд бүрт хүргэж тэднийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ сайн туршлагын тэд бусад дүүргийн багш нартай хуваалцлаа. За одоо та бүхэн дараагийн хэсэгт үзүүлэх мэдээллийн товчийг танилцуулъя. Хятад руу мах экспортлох боломжтой боллоо. Хөрсөө хамгаалж бордохгүй бол 20 жилийн дараа Улаанбуудаа тариалах газаргүй болох аюултай. Шинэ сонгоцны буудлын ажлын явц 29% байна. NHK-гийн 390 нэвтрүүлгээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сан хөмөрг баяжлаа. Дундгой аймгийн Дэл уулын хадны сүг зураг, булш хэрэг сүрийг төр яаралтай анхааралтай авахгүй бол нинжа нарт сүйдэх аюул нүүрлээд байна. За цагийн үрд мэдээллийн хөтөлбөр Монгол-Японы харилцаатай холбоотой багц сурвалжлагаар үргэлжилж байна. За энэ жил манай улс Японы улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын хоорондын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Өнөөдөр энэ хэлэлцээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ямар шинэ боломжууд нээгдэж байгаа тухай хэлэлцүүлэг боллоо. Монгол улсын ерөнхий сайд цайхан бэлэг Японы улсад хийсэн аль биесны айлчлалынхаа үеэр Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж гар үсэг зурсан. Ингэснээр бид Японы улстай бизнес ихэд олон давуу талтай болсон гэж хүн хөдөө аж ахуйн сайд үзэж байна. Японд нийлүүлэх Монголын бараа бүтээгдэхүүнд ногдуулах
тарифыг бууруулсан, бүтээгдэхүүний гарал үүслийн дүрмийг тохирсон, Японы технологи хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хорийн цээрийн хориг саадыг бууруулах болон Японы талаас технологийн дэмжлэг төсөлцөө авах асуудлыг хилцэн шийдвэрлэх хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгосон билээ. Монгол Япон улсын хоорондох худалдааны эргэл жилдээ 10 сая орчим доллар байдаг. Энэ нь маш бага тоо. Түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр энэ тоо нэмэгдэхээс гадна манай улсад маш олон талын ач холбогдолтой гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Зөвхөн чөлөөт худалдааны эхэлцээрээсээ давсан эдийн засгийн хамтын ажиллагааны эхэлцээр болж гисэнгөр энэ бол давуу тал. Тэр маань өөрөө юу хэлж байгаа нөхөр зэрэг арилжааг таатай нөхцөлийг бүрдүүлж тарифын болоо тарифын бус хязгаарлалт хүндрэлтийн нөхцлүүдийг даван туулах арга хэмжээ болж байгаагаар энэ маш их онцлог болж байна. Манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах экспортлоход олон улсын стандартын шаардлага хангасан гэсэн баталгаа байдаггүй нь гол асуудал болдгоо. Япон улс манайхаас мах импортлохдоо өөрийн орны стандартад нийцүүлэхийн тулд технологийн тусалцаа үзүүлэх талаар яригдж байгаа юм байна. Япон технологи бид нар нутагшуулж чадах юм бол Оросын холбооны улс болон Хятад ард улсад махан бүтээгдэхүүн гаргахад бол бид нар саад бол бэрхшээлийг бол нэлээд хөнгөлөлт боломжтой гэж ингэж харж байгаа юм. Анх 2010 онд Монгол улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулахаар талуу тохиролцсон. Монгол улсын холбогдох яамд агентлагийн мэрэгжилтнүүд 2012 оноос эхлэн 3 жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлцээрийг Японы талтай хийсний үр дүнд энэ оны 2 дугаар сард гэрээг аль биесээр байгуулсан юм а. Япон-Монголын харилцааны хүү энэ жилээс стратегийн түншлийн шин шатанд гарч хөгжиж байгаа бол өмнө нь хэрэгжиж эхэлсэн ажлууд ч эх оноос үр дүнг өгч эхэлнэ. За үүний нэг нь Япон улсын хөнгөлтэй зээлээр баригдаж байгаа хөшгөн хөндийн нисэх онгоцын буудлын бүтээн байгуулалтын ажил юм. СМ-ийн чуулга уулзалтаас өмнө хөшгөн хөндийн нисэх зурвасыг ашиглалтанд оруулж 2017 онд шин нисэх буудалтай болох төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Хөшгөн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил одоогийн байдлаар 29% байна. За энэ жилд нийт 60% гүйцэтгэлтэй болно гэж бүтээн байгуулагчид хэлж байгаа юм. За АСЕАН буюу 2016 оны АСЕАН-ийн чуулганаас өмнө хөшгөн хөндийн нисэх онгоцны буудлын зурвасыг ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар яг миний суудсан байгаа энэ зам бол нисэх буудлын зурвас. За энэ зурвасын ойролцоогоор газрын хөрснөөс 7 метрийн зузаантайгаар барьсан гэдгийг мэдээлж байгаамаа. Онгоцны буудлын хамгийн чухал бүтээн байгуулалтын зурвас. Хөшгөн хөндийн онгоцны нисэх буудлын нисэх буух зурвас нь 98% ашиглалттай байх тооцоог гаргаад байна. Онгоц баруун зүүн талаасаа бууж хоёр тишээ хөөрөх боломжтой. Газрын байршлыг харгалзан өндөр газрыг хуулж, нам газрыг тэгшлэн, налуу хэсэгт далан хийх зарчмаар нислэгийн зурвасыг байгуулж байна. Мөн нисэх буудлын үерийн далангийн ажил 90 гаруй хувьтай байгаа юм байна. Төлөвлөгөөнийхөө дагуу явхад бол ямар ч байсан зурвасаа 100% дуусгах чинь, гэрэл суултын системээ бол би 100% дуусгах чинь. Явуулах зам перроны зарим хэсгийг бол дуусгах боломжтой ийм төлөвлөгөөний дагуу харагдж байгаа хугацаа. Энэ дээр зүгээр нэмээд яарвчлуулна гэх юм бол бид энэ нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийг навигацийн бүх тоног төхөөрөмжтэй ашиглалтанд оруулах ёстой. Хөшгөн хөндийн нисэх буудал байгуулах ажил нийт 65 тэрбум йений хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил 20 орчим тэрбум йен буюу 180 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг Японы засгийн газраас хийсэн. Энэ жилийн хувьд 36.8 тэрбум йений нэмэлт зээлийг авахар төлөвлөд байгаа юм байна. Гадаад улсуудын төрийн тэргүүнүүдийн ирж байгаа онгоцнууд бол терминалын үйлчлэгээ авдаггүй, шууд онгоцноос явцдаг учраас яг энэ хэмжээний үйлчлэгийг эхлүүлсэн багт бол Чингис хаан нисэх онгоцны буудлын хажууд бол давхар 2 дахь баталгаа тийм ээ болсон ийм боломж нь бол бүрдэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Нисэх буудлын ашиглалтанд орсноор 100 мянган хүн оршин суух агуулгыг бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Харин орон нутгийн үн цэнийг бэлтгэж байгаа талаар тодорхойлоход зүүн дотор бол өнөөдөр аж үйлдвэрийг хөгжүүлнэ. Бид үйлдвэрлэлийн паркийг байгуулна. Үйлдвэрлэгчдүүд газрыг болгон дэд бүтцийг асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн ийм уриалгыг төвшүүлсэн байна. Шинэ нисэх буудал жилд ойролцоогоор 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байна. Энэ бол одоогийн манай нисэх буудлын хүчин чадлыг 4-өөр үржүүлсэн үзүүлэлт юм а. Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн фонд өнөөдөр 39 сэдвийн хүрээнд хийгдсэн 390 нэвтрүүлгээр баяжигдлаа. За Япон улсын засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд NHK телевизийн бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгүүдийг монгол хэл дээр орчуулж өнөөдөр Монгол үндэсний олон нийтийн радио телевизэд хүлээлт өгсөн юм а. Төслийн хүрээнд Японы соёл, ахуй амьдрал, ажил хэрэг, техник, технологи зэргийг таниулах, баримтат болон сурагч багчуудад зориулсан сургалтын нэвтрүүлгүүдийг орчуулан хөрвүүлжээ.
Монгол хэлэнд орчуулсан нэвтрүүлгээр дамжуулан хоёр улсын соёлын харилцаа хөгжөхөд чухал хувь нэмэр болно гэж Япон улсаас манай улсад суугаа элчин сайд онцолж байна. Хүүхдийн сургаалын хөтөлбөр Японы mathematics тэгээд багарын ухаан гэх мэт чинь сарбарын хүүхдийн Японы хүүхд хамгийн одоо дуртай урчин үеийн одоо хөтөлбөрийг одоо Монголын тат гардууч өгсөн байна. Манай NHK телевиз болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран ABU Robocon тэмцээнийг дамжуулахад сүүлийн жилүүдэд хамтран ажилласан. Энэ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж өнөөдөр манай нэвтрүүлгийг орчуулан гаргах гэж байгаад бид их таатай байна. Цаашдаа бид Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран нэвтрүүлэг хийх хүсэлж байна. Үүнд 27 сэдвийн нийт 162 баримтат нэвтрүүлэг, 12 сэдвийн нийт 228 цоврал боловсролын нэвтрүүлэг багтаж байна. Энэ бол Монголд соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа 25 дахь төсөл юм байна. Монгол-Японы харилцаа ардчлал, зах зээлийн эдийн засгийн нэгдмэл үнэт зүйл тулгуурлан бүхий л салбарт амжилттай сүүлийн 25 жил хөгжиж байна. Бас нэгэн шинэ хуудсыг нодлон жил хийсний нэг нь 14 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын засгийн газар болон Япон улсын засгийн газар хоёрын хооронд соёлын буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурснаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн санг баяжуулах төсөл хэрэгжиж эхэлсэн юм а. Японы JICA байгууллагын дэмжлэгтэйгээр манайд гарахаар болсон нэвтрүүлгүүд 7 хоног бүрийн даваагаас баасан гаригуудад 18-аас 18 цаг 30 минутын хооронд MNB 2 сувгаар гарна. Харин нэвтрүүлгийн тусгай дугаарыг энэ 7 хоногийн Бям гарагийн 9 цаг 30 минутаас MNB 1 сувгаар цацах юм байна. За манай улс 300 мянган га талбайд тариалт хийдэг. Тэгвэл Улаанбаатар хангадаг талбайн 50% нь үржин шимгэн усныг Дархуул аймгийн ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн судалгаар тогтоосон. За цаашид хөрсний үржин шимийг сайжруулахгүй бол бид Улаанбаатарын тариалах талбайг уулах аюул ойрхон байна. За газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнг аймагт улсан тариаланчдын зөвлөгөөнөөс манай сурвалжлагч Үүлэн Солонго байгаль манар дараах сурвалжлага бэлтгэсэн байна. Сэлэнг аймаг Атар газар эзэмших үед хар шорон болон хар хүрэн хөрсний ялцмагт үеийн зузаан нь 30-аас 50 см хүрдэг. Ялцмагийн агуулмж нь 4-өөс 7% хүрдэг байсан. Энэ бол хөрсний үржил шим сайн байсан гэсэн үг. Тэгвэл 2010 онд хийсэн судалгаагаар хар шорон хөрсний ялцмагийн агуулмж 40%, хар хүрэн хөрсний ялцмагийн агуулмж 57%-аар буурсан. За зузаан нь 15-аас 20 см-ээр багасжээ. Хөрс маань ийм дорой хэтэж одоо суйлдаж одоо зүүрлэж хэлэх юм бол одоо хагас өсгөлгийн байдлаар орчлоо л доо. Газар төрийн өмч. Гэхдээ төрийн өмчийг ашиглаж бизнес эрхэлж байгаа тариаланчид газрыг хамгаалах үүрэг хүлээх ёстой. Гэтэл тэдэнд санхүүгийн боломж байдаггүй гэсэн тайлбарыг өгч байна. Дэлхийн нийтээр бол га дунджаар нэг 50 орчим 57 кг одоо нийлүүл бордоо хэрэгэлдэг. Өнөөдөр Монгол судлаад 3 кг хэрэгэлж байгаа. Ийм хамгийн гол нь одоо энэ чинь бол хөрөнгийн их өсөг баг. Яагаад гэхээр өнөөдөр өөрийн дотоодоо үйлдвэрлэдэг бордооны үйлдвэр байхгүй учраас импортоор авч байна. Импортоор аавна гэдэг бол өнөөдөр нийлмэл бордоо бол 950-аас сая 100 мянган төгрөг. За энийг хэрэглээ гэд будааны үнэл өсөх ёстой. Тэгтэл одоо ерөөсөн гурилынхаа үнийг ингэж бариад олон жил болсон нөхцөлд өнөөдөр энэ бордоо хэрэглэх ямар санхүүгийн их үсэ байхгүй. Урамшууллын тэр авъяг одоо бид ярихгүй байгаа шүү дээ. Харин тэрний оронд тэр хөрс рүү бордоо гэж. Газар тариалангийн салбарын мэрэгжилтнүүд хөрс хамгаалахад өөрсдийн саналаа хэлсэн. Тухайлбал хөрсний үржил шимийг сайжруулсан иргэн аж ахуйн нэгжид урамшуулал олгох хэрэгтэй. За таримл ургамлын сэлгээг зөв зохистой тариалаагүйгээс хөрсний үржил шимийг одоо байгаагаас нь бууруулсан иргэн аж ахуйн нэгжид тодорхой хариуцлага хүлээлгэх зохицуулалт шаардлагатайг онцолсон юм. Тэгвэл төрөөс хөрсний үржил шимийг сайжруулахад хэрхэн анхаарал хандуулж байгааг бид тодруулсан юм а. Японы засгийн газрын Карни гэдэг төслийн хүрээнд одоо 9.8 тэрбум төгрөг тариал эрхлэлийг дэмжих сан дээр одоо байгаа. Тэгэхээр энийг бид хөрсөндөө одоо тариаланчтай буюу нийт одоо хөрсөндөө бордоо болгож өгөө гэсэн ийм саналыг Японы засгийн газар тавьчиад байгаа. За энэ асуудал бол нэлээд нааштайгаар шийдэгдэх төлөвтэй байгаа. Бүх тариалангийнхаа газрууд бол бордооны хэрэглээг одоо нэг удаа ч гэсэн тусламж болгож олгоё гэсэн ийм төлөвтэй ажиллаж байгаа. Төрөөс Атрын аян зохион байгуулж хүнсгүдэй аж ахуйн салбарт баримтлах бодлоготой болсноор бид Улаанбаатарын хэрэгцээгээ дотоодоос 100% хангах хэмжээнд хүрсэн. Яг үүнтэй адил хөрс хамгаалах аян зохион байгуулах хэрэгтэй гэж тариаланчид мөн мэрэгжилтнүүд тайлбарлаж байлаа.
Их долоогийн анхаарлын төвд Оростой хэрхэн харилцах вэ гэдэг асуудал байна. Кубыг терроризмыг санхүүжүүлэгч орны жагсаалтаас хасах зөвлөмжөн Конгресст хүргүүллээ. Хятад компаниуд нууц мэдээллийн түлхүүр үг кодыг эрх баригч нарт өгч байх шинэ хуулийг баталахаар зэхэж байна. Хойд солонгосчууд их удирдагчийн 103 жилийн ойг өнөөдөр өргөн тэмдэглэж байна. Харин мен тэргүүрийн эрхэм үзэгчдэд сая үзүүлсэн товч мэдээллүүдийг одоо дэлгэрэнгүй хүргье. За Германы Любек хотно эсэргүүцлийн жигсаал их харуул хамгаалтанд ор аж үйлдвэр өндөр хөгжсөн 7 орны гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. За Лив, Йемен, Сириас хулаад Боко Харам, Исламын улс гэд хилцэх асуудлынх нь хүрээ урд өмнөх уулзалтуудаас өргөн байгааг хэвлэлүүд энэвэр тэмдэглэж байна. За гэхдээ гадаад хэргийн сайд нар Украиний хямрал, Орос Албаны улстай харилцаа, за Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал арах гэрээ хилцээнд гол анхаарлаа хандуулах юм байна. За 2 өдөр үргэлжлэх энэ уулзалтын үеэр ирэх 6 дугаар сард Баварын Эльмау цайзад болох дэд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлцгээр төлөвлөж байна. За харин их 7 орон юуны тулд олон улсад тулгамдж байгаа дээрх асуудлыг хилцэж байгааг зохион байгуулагч Германы гадаад хэргийн сайд уулзалтынхаа өмнө хэвлэлийн төгсөн ярилцлагатай тайлбарсныг Associated Press-ийн дамжуулснаар одоо хүргье. Өнөөдөр дэлхийн улс орнууд илүү нягтран өргөжин тэлсээр байгаач энх хамгаалан тогтоож чадахгүй л байна. Зэвсэгт мөргөлдөөн, хэд даварх үзэл, террорист аюул занал хийлгээд олон асуудал хүндрэл бэрхшээлтэй бид нүүр тусаар байна. Тиймээс худалдаа санхүү, цагаачлал, аюул жуучлал, технологи, интернетээр дамжуулан даяарших нь хангалтгүй байна. Бид улс төрийн тавцантаж хамтран ажиллах шаардлагатай байна. Хямрал мөргөлдөөнийг эцэслэж энх хамгаалан цогцлоохын тулд улс орнуудын засгийн газар бүр гаргараасан барин улс төрийн болоод дипломат бүх хэрэгслийг ашиглан хамтран ажиллах ёстой. За харин даяаршлыг эсэргүүцэгчид өндөр хөгжилтэй 100 орн дэлхийн хувь зайг шийдвэрлэхийн эсрэг байгаагаа уламжлал ёсоор илэрхийлэхээр Любек хотод цугласан байлаа. За эсэргүүцлийн жагсаалд оролцогчид болоод цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байгаа тул Германы хууль сахиулагчид хотын төв хэсгийг бүхэлд бүслэн хаагаад байгаа юм байна. За Любекотоос ирж байгаа сүүлийн мэдээлэлээр бол нийтдээ 3500 гаруй цагдаагийн ажилтан их 7-гийн сайд нарын уулзалтын аюулгүй байдлыг хангаж байна. 7 орон 193 улс үндэсний өмнөөс ярьж шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр хачирхалтай гэж үзэн капитализмыг шүүмжлэн буруушаагаар биеинд ирсэн. Мөн энэ 7 орны ашиг сонирхол юунд байна вэ гэдэг асуултын хариултыг олохоор ирсэн юм. За их 7-гийн бүлэг Америкийн нэгдсэн улс, Герман, Их Британи, Франц, Итали, Канада, Япон улсуудыг нэгтгэдэг. За өнгөрсөн оны 3 дугаар сард Орос улбаны улс Кримийг өөртөө нэгтгэсний дараагаар их 8-1 оролцогч болох Орос улбаны улсыг игнэнээс хасч түүнээс хойш их 7 гэсэн форматаар уулзах болсон юм а. За харин Любекийн уулзалт эхлэхийн өмнө Германы гадаад хэргийн сайд Штайнмайер Украиний хямрал хэрхэн шийдэгдгээс Орос улбаны улсыг иргэн нэгтгэх асуудал шалтгаалж байгааг мэдгдсэнийг нь хэвлэлийнхэн өнөөдөр онцолж байна. За тодорхойлбол Орос улбаны улс Украиний хямрал мөргөлдөөнийг эцэлгэд дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн тэрээр мэдгдсэн байна. За мөн Москва талдлага үйлдэгчид бишээ. Харин ч эсэргээрээ бид энх тайван амгалан тайвныг эрхэмлэгчид. Бүгдтэл сайныг хүсдэг хүмүүс. Энэ бол эхлэл гэсэн үг. Одоо олон саад бэрхшээл тэр дундаан урт хугацаанд үргэлжилсэн 20 гаруй хэмжээ цуцлагдж арилна гэсэн үг. Үүнийг л бид хамгаас ихээр хүсэж байсан. За Америкийн нэгдсэн улс Латин Америкт зэвсэгт хувьсгал хийхээр хүчин чармаалт гаргаж байна гэж үзэн 1982 онд Кубусыг анх терроризмыг санхүүжүүлэгчдийн жагсаалтанд оруулсан юм. За харин одоо Конгресс Кубыг хасах шийдвэрийг баталчихвал хард жагсаалтанд Иран, Сирь, Судан гэсэн 3 орн л үлдэх юм байна. За Америкийн нэгдсэн улсад томоохон кибер халдлагаас хамгаалахад шаардлагатай нөөц боломж байхгүй юм байна. Тус улсын батлан амлахын сайдын үндэсний болоод дэлхийн нийтийн аюулгүй байдлын асуудал эргэлсэн туслах Эрик Розенбах мэдгдсэн нь өнөөдрийн хэвлэлүүдийн онцолж байгаа бас нэгэн гол сэдэв болж байна. За тэрээр Сенатын зэвсэг түвшний асуудал эргэлсэн хорооны хуралдаанд оролцох үеэр Америкийн нэгдсэн улс дайсныхаа эсрэг хүчтэй кибер халдлага үйлдэх чадвартайгч за хариу няцаах боломж байхгүй гэдгийг одоо инхүү сануулсан байна. За мөн батлан амлахын яамныхын техникийн өндөр чадвартай мэрэгчлэнүүдийг элсүүлэн авахар төлөвлөж байгааг мэдээлсэн байна. За энэ хооронд кибер аюулгүй байдлын асуудал Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Пенни Прицкерийн Хятадд хийж байгаа айлчлалын үеэр хөндөгдсөн байна. За тэрээр кибер аюулгүй байдалтай холбоотой асуудал дэлхийд эдийн засгаараа 1-2 дугаарт ордог 2 улсад худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхэд нь саад учруулж болзошгүйг мэдгдсэн юм а. За тухайлбал Америкийн компаниуд Хятадын бодлогод орохоор байгаа өөрчлөлтөөс ихээхэн болгоомжилж байгааг худалдааны сайд энэ үеэр анхааруулсан юм.
Би Америкийн олон компани ерөнхий захирлуудын байр суурийг сонссон. Тэд Хятадын зах зээлээс гарах эсвэл үйл ажиллагаагаа хумхиар төлөвлөж байна. Учир нь гэвэл оюуны өмч нь аюулд орж шин заавар тушаалыг нь хууль бусаар ашиглахыг гэхээс ихээхэн болгоомжилж байна. Мэдээж манай хоёр улсад тулгамдж байгаа кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлыг сайтар ойлгож байна. Гэхдээ засгийн газар дангаараа энэ асуудлыг шийдэх биш. Хувийн хвшлийнхэн техникийнхний туршлага мэдлэгийг бас судалж үзхийг бид уриалж байна. За Хятад улс терроризмтэй тэмцэх шинэ хуулийг баталгаар төлөвлөж байгаа бөгөөд энэ дагуу компаниуд нууц код, тусгай нууц үгээ тайлах төлхөөр эрх баригчдад өгч байх үүрэг хүлээхээр байгаа юм. За түнчлэн ажилалт хяналт хийж байх программыг суйрлуулах үүрэгтэй болох юм а. Харин Америкийн нэгдсэн улс, Европын орнууд, за Японы улсын эрх баригчид болоод бизнес эрхлэгчид энэ шинэ хууль Хятадын өргөжинд хилж байгаа технологийн зах зээл дэх гадны компаниудын ашиг сонирхлыг хөндөж байна хэмээн шүүмжилж байгаа. За гэвч Хятад улс терроризмтэй тэмцэх кибер аюулгүй байдлыг хангах шинэ хууль нь төрийн болон бизнесийн нууцыг хадгалж хамгаалах, за технологийн салбар дахь гадны хөрөнгө оруулагчдад итгэх итгэлийг бэхжүүлнэ гэж үзэж байгаамаа. Холбогдох талууд энэхүү хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтэн илэрхийлж байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа. Нээлттэй, харилцан ашигтай байх Хятад улсын стратеги зарчим, дэлхийн худалдааны байгууллагын дүрм журам өөрчлөгдөв. Гэвч олон нийт болоод банкны салбарт мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийн технологи дэх хүндсэн зарчмыг боловсруулж батлах шаардлагатай байна. За сүүлийн онцолж байгаа мэдээлэлээ хүргэе. Тэгэхээр өнөөдөр Хойд Солонгосын агуу удирдагч Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн ой тохиож байна. Дэлхийд хамгийн хаалттай гэгддэг тус улсад болж байгаа баярын үйл ажиллагааны тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд өнөөдөр өргөнөөр дамжуулж байна. За Хойд Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен нь 1912 оны 4-р сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд энэ өдрийг тус улсад нарны баяр хэмээн нэрийдэн за бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм а. За агуу удирдагчийн төрсөн өдөрт зориулсан олон арга хэмжээ улс орон даяар зохиогдож байна. За энэ өдөр удирдагч Ким Ир Сений бунхан байрладаг Ким Ган-сан дурсгалын цогцлборт иргэд очин за цэцэг өргөцгөө түүний дурсгалыг хүндэтгэж байлаа. За мөн мянган цэргийн албан хаагчид тус цогцлборын өмнөх талбайд агуу удирдагч Ким Ир Сен за түүний ач хүү залуу удирдагч Ким Чигийн дүнчээ илэрхийлэн тангараг өргөцсөөсөн байна. За түнчлэн нийслэл Пиньян хотноо за 80 гаруй яам тамгын газар боловсролын болоод олон нийтийн байгууллагын бэлтгэсэн цэцгийн үзэсгэлэн нэгдээд байна. За энэхүү үзэсгэлэнгийн гол бэлэг тэмдэг нь Ким Ир Сеня гэж нэрлэгдсэн цахимаа цэцэг юм байна. Өнөөдөр манай агуу удирдагч Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн ой тохиожна. Тиймээс манай зоогийн газар эрүүл мэндийн төвийн хамт олон өнөө өглөө баярын бүчгээ хийцгээсэн. Ким Ир Сеня цэцэг бол үхшгүй бидний зүрх сэтгэл дэх үхшгүй мөнхийн бэлэгдэл. Манай агуу удирдагч Ким Ир Сенийг хүндэтгэн энэ цэцгийг түүний нэрээр нэрлсэн. Ирээдүйд дэлхийн бүх улс оронд Ким Ир Сеня цэцгэлж бидний зүрх сэтгэлийн илэрхийл болно гэдэгт би итгэж байна. За цахимаа цэцгийг Ким Ир Сеня гэж нэрлсэн түүхээс сөхөл анх 1965 онд Индонезийн ерөнхийлөгч Сукарно Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сенд цахимаа цэцэг авчирч бэлгэснээс хойш энэ цэцгийг Ким Ир Сеня гэж нэрлэх болсон түүхтэй юм байна. За түүнчлэн өнөөдөр нийслэл хотод агуу удирдагчид зориулсан дуу бүжгийн наадамж зохиогдож байгаа юм байна. Одоо та бүхэн орой өдрүүдийн цаг агаарын байдалтай танилцсан уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө лав гарагийн дугаарыг та бүхэнд үзүүллээ.